Дэлхийн эрүүл мэндийн өдрөө тохиолдуулан эрүүл мэндийн яам дэлхийн эрүүл мэндийн байгууллага эхнэрэн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр Монгол улсын гаргасан ахиц дэвшлийг тодотгон их хүүхэд бүрийн амьдралыг эрүүл эхлэлээр хангах хамлалтаа дахин баталгаажууллаа. Монгол улс эхнэрэн эрүүл мэндийн чиглэлээр томоохон ахиц дэвшил гаргасан. 2000 оноос хойш эхийн эндэгдэл 6 дахин буурсан байна. 10,000 хүн тутамд 26.4, нялхсан эндэгдэл 2.5 дахин буурж 1000 амьд төрөлтөнд 12.3 болжээ. Эрүүл няраа санаачлагыг өнөөдөр танилцуулсан юм а. Тухайн няраа хүүхдэд одоо дотоод шүүрлийн эмгэг байна уугүй юу? Бодисын солилцооны эмгэг байна уугүй юу? Мөн түнчлэн одоо харааны бэрхшээлтэй болох те сонсголын бэрхшээлтэй болох цаашлаад ирэх юм бол түнхний дутуу хөгжилтэй болох тэр ч битгий хийл одоо зулаан эхо скрининг хийснээр тархинд цус харуулт үүсч үгүй юу? Тэгээд тарих мэдрэлтэй холбоотой бусад эмгэгүүд байна уугүй юу? Мөн түнчлэн одоо манай Монголд тодорхой одоо өрмөцөөр тохиолддог эмгэгүүдийн нэг бол зүрхний төрөлхийн гажиг байгаа. Тэгэхээр энэхүү гажигийн хүртэл одоо пульс оксиметрийн скринингээр илрүүлэх ийм шинжилгээг цогцоор нь нэвтрүүлэхийн үйл ажиллагаа явж байна. Нярайн тусламж үйлчлэгийг олон улсын түвшинд хүргэх нь хамгийн том хөрөнгө оруулалт юм. Нярайн өвчлөл эндгэлийг бууруулах чиглэлээр үндэсний баг бий болгосны үр дүнд нярайн тарих хөрөх болон нярайн уушгины даралтыг бууруулах гэх мэт нярайн тусламж үйлчлэгээний эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлсээр байна. Эдгээр эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлэхийн тулд эмч мэрэгчнүүд энэ чиглэлээр тэргүүлдэг өндөр хөгжилтэй улс орнууд сургасан цаашдаж сурах төлөвлөгөөтэй гэж байна. Монгол улсад няраа эндэгдэл 1000 амьд төрөлтөнд 7.7 байгааг 5.5 болгон бууруулах боломжтой болохыг олон улсын эрдэмтэн судлаачтай хамтран тооцоолжээ. Орон нутаг болон нийслэл ялгаа байлгүй яг уу яагаад гэвэл манай улс өөрөө дэлхийд 17-д ордог том газар нутагтай тархмал амьдардаг те хэдийгээр аймаг нэгдсэн эмнэлгийн аймгийн бүсийн онцлогооны төвүүдээр төрөлтийг удирдах гэж байгаа боловч суманд төрөлт байсаар байгаа. Тэгэхээр одоо өнөөдөр бол бид нар сумын эмнэлэгт энэ нарийн мэргэжлийн тусламжийг үзүүлэх бол боломж байхгүй. Тэгэхээр бид нар бүсийн онцлогооны төвүүдийг төвлөрлийг саруулах зарчмаараа те тэрнгээрээ бас одоо чадварчуулаа явна. За эхний ээлжинд бол бид нар дөнгөж шинэ эмчилгээ, шинэ технологи, маш нарийн ур чадвар шаарддаг. Хүний биеийн температур 36.5 байх ёстой тийм. Дөнгөж төрсөн тэр жаахан хүүхдийг 33 градусалт хүрэж байгаа энэ одоо нарийн ур чадварыг бол эхлээд амарч газар Улаанбаатар хотын 5 амарч газарт сорилуулсан байгаа. Энэ дээр бол нутагшуулна. За цаашид бол бид нэр энэ төвлөрлийг сариулах одоо нэраа бүтэлтэй төрсэн нэраа болгонд илүү хурдан эмчилгээг үзүүлэхийн тулд бүсийн онцлогооны эмчилгээний төвүүд рүү бол чиглэнэ. First of all, I would like to За юунд төрөнд болохоор энэ дэлхийн эрүүл мэндийн өдрийн эмчилгээг та бүхэнд хүргье. Би энэ дашрамд болохоор Монгол улсын засгийн газар олон улсын хөгжлийн түнш дипломат корпус болохоор бидний энэ ажлыг дэмжиж байгаа явдалд талархлаа илэрхийлмээр байна. Нэг ялангуяа мөнх сайхан сайд болохоор энэ Монгол улсын нийт хүн амын эрүүл мэндийн төлөө хичээнгүйлэн зүтгэн чармааж ажиллаж байгаа явдалд болохоор би гүнээр талархаж байгаа. Өнөөдөр бид мөнх сайхан сайдын удирдлаганд ор эрүүл нярaan үндэсний санаачлагыг болохоор эхлүүлж байгаа бөгөөд нэг ялангуяа эрүүл эхлэл итгэлтэй ирээдүй гэсэн энэ ураагаар эхлүүлж байгаа юм аа. Энэ санаачлагаар дамжуулж бид нар дараагийн хэдэн жилдээ их хүүхдийн эндэгдлийг болохоор бууруулахын төлөө ажиллах болно. Одоогийн байдлаар дэлхийд даяар 1-ээс доош насны хүүхдийн эндэгдэл нь болохоор төрснөөс эхний 1 сар дотроо болдог байна. Тэгээ энэхүү сайдын санаачлагаар дамжуулж бид нар бүх их хүүхдүүдэд болохоор эрүүл төрөх, эрүүл өсөх боломжийг хангаж байгаа бөгөөд бид нар эрүүл мэндийн байгууллагуудыг сайжруулж, хөгжүүлж, шинэ дэвшлэг технологиудыг оруулж ирж ажилчдыг нь болохоор сургаж бэлтгэж тэг хүчтэй анхан шатны тусламжийг бүрдүүлэх юм аа. because 60% Монгол улс алсын хараа 20-т хэрэгжүүлж байгаа энэ үед эрүүл няраа санаачлага нь их бүрт чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, няраа бүрийг эрүүл өсгөж бойжох боломжоор хангах, бүх гэрүүлд эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл ирээдүй рүү чиглэсэн чухал алхам гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.